батончиг амархан амттай жингээ барихад тустай. За нэгдүгээрт биднэрт уудтай хатаасан жимс самрын цуглуулга 1 уут эсвэл 2 уут байж болно. За бас чангаанц, хар чавга, гүнж, дивүр, үзэм, хушиг, цангис тэгээд хасар байна. Хатаасан жимс, наран цэцгийн үр тус 100 г. Тэгээд та өөрийнхөө дуртай юу ч холиод хийх тийм боломжтой байгаа. За уудтай цуглуулга болгон бүх самрын төрлөөс хаван тийгээд эсвэл уутан тийгээд гурилын илдвэрээр зөөлөн зохино. Хэрвээ гэртээ бутлагчтай айл байгаа бол баг зэрэг жижигхэн байхаар тооцоод бутлана. Мэдээж та хамаагүй томоор нийцсэн ч болно л доо. Хатаасан жимсээ хутгаар жижиглээд самар дээр холино. Хар чавга, чангаанц, үзэм гэх мэт. Энэ нь таны батончгийг бэхжихэд зөгийн балтай холилдод маш их үүрэг гүйцэтгэдэг юм аа. За дараагийн алхам маань амны том халбгаар 2 халбаг зөгийн бал бэлдээд богино долгионы зууханд халаана. Зөгийн балаа халаана гэсэн үг. За халаасан зөгийн балаа самар жимсний холимог дээрээ сайн хойлоод гараараа маш сайн хутгаж өгөх хэрэгтэй байгаа. За тэгээд савтай холимогоо бол буцаагаад богино долгионы зуухан тэгээд 2 минут орчим халаах юм. Халаасан холимогоо бол ахаад гараараа ингээд бэлэн өмсөж жагаад хутгах үед баазах үед гэсэн үг. Нэлээд сайн хатуурч байгаа нь гарт бол мэдэгдэнэ. За ингээд дараагийн алхам бол мөнгөлөг цаасаа дивсээд холимогоо тавиад дөрвөн талаас нь сайн шахаж хэлбэрт оруулнаа. Мэдээж дугуй хэлбэрт бас оруулах боломжтой байгаа. Мөн та өөрийнхөө дуртай хэрэндээс оруулж болно. За ингээд хөрөгчөнд хийхгүйгээр тасалгааны хэмд 3 цагаас дээш байлгана. Тэгээд та ойр ойрхон ингээд гараа хүргэж үзэх юм бол аяндаа батончиг маань хатаад бэхжиж байгаа нь мэдэгдэнэ. Ер нь бол орой хийчихэд өглөө болоход бол нилээн сайн хатаад бэхжсэн байдаг. Ингиж их самар жимс идсэн юм чинь охтуудаа, бүсгүйчүүдээ та бүхэн өдөрт 2 литр усаа уугаад эрүүл үзэсгэлэнтэйгээр алхаарай. Баян Kitchen Page хуудастай хамт байдаг та бүхэнд маш их баярлалаа. Ингээд та бүхний ажилд амжилт хүсье.